Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн мэцхан үзэгчдээ HSK уншлагын давтлага хичээл эхэлж байна. Бид өмнөх хичээлүүдээрээ 1-4 дэс хүртэлх уншлагын дасгалтай танилцсанаас гадна тэдгээрийн үгийн санд багтсан үг хэллэг хэл зүүн дүрм зэрэгээс давтсан. Мөн хятад хэл, хятад орны соёл уламжлалаас бага боловч мэдэж авсан. Тэгвэл өнөөдрийн хичээлээс эхлэн 5 дэсийн уншлагын дасгал даалгавартай танилцсан тэдгээрийг хэрхэн хийх аргачлалаас мэдэж авах болно. Та бүхэндээ сануулж хэлэхэд HSK 5 дэсийн төвчний ханз нь 2500-аас дээш байх ёстой. 5 дэсийн уншлагын даалгавар нийт 3 бүлэгтэй бөгөөд тэдгээр нь 选择填空、选出于试题内容一致的意象、阅读理解гэх мэт бүтцээс бүтнэ. Ингээд бид эхний даалгавар болох 选择填空буюу сонгоод нөхөх дасгалыг хийх аргатай нэг үрчлэн танилцъя. Энэ дасгалыг хийхдээ хэлний хэрэглээ болон ихтэй ажиллах арга гэсэн хоёр чиглэлээр давтна. Эхлээд бүгдээрээ хэлний хэрэглээ талаас нь уг дасгалыг мэдэж авцгаая. Энэ дасгалын сонгогдох үгнүүд нь ойролцоо утгатай үг байх тохиолдол байдаг. Жишээ нь 这家公司计划一套新的制度. сонгогдох үгнүүд нь 建设、建立、建成、建造гэх мэт үгнүүд байна. Дөрвөн сонголтын ханзанд бүгдэд нь 建 гэсэн ханз орсон байна. Ийм төрлийн ойролцоо утгатай үг хятад хэлэнд цөөнгүй байдаг. Ийм төрлийн ойролцоо утгатай үг тааралдвал бид уг ханзны арын бүрэлдэхүүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь Си хувилбарын 建成 гэсэн үгний чөн нь гүйцэх төгсөх гэсэн утгаас гадна амжилт гэсэн утгыг агуулдаг. Тэгэхээр уг өгүүлбэрт 计划 гэсэн үгтэй давтаж байгаа тул таарахгүй гэсэн үг. Тэгвэл A хувилбарт байгаа 建议 гэсэн үг нь цахирагдах тусагтгууны нэхвчлэн нийгэм, аж амьдрал гэх зэрэг хэлбэргүй зүйл байдаг. Тэгэхээр мөн таарахгүй гэсэн үг. Харин 建造захирагдах тусагтгуун нь бодит эд зүйл байдаг. Жишээ нь лоу фан гэх мэт. Тэгэхээр бас сонголтноос хасагдана. Тэгвэл үлдсэн бий болох 建立 гэсэн үйл үгэнд захирагдах тусагтгуун нь сургууль, компани зэрэг бодит зүйл байхаас гадна хууль, тогтолцоо зэрэг хийсвэр зүйлс багтдаг. Тиймээс энэ өгүүлбэрийн тусагтгуун нь 制度 буюу тогтолцоо гэсэн үг байгаа тул таарч байна. Энэ бол утгын талаасаа зөрүүтэй сонголтуудад ашиглах арга юм. Тэгвэл хэл зүүн үүргийн талаас нь ойролцоо утгатай сонголтуудаас зөв хувилбар олох дасгал ажиллаж үзье. 他工作这家公司给他的很好。招待、接待、待遇、对待гэх мэт дөрвөн сонголт байна. Эдгээр дөрвөн сонголт нь бүгд хүнд хандах гэсэн утгаар илэрхийлэгддэг. Тэгвэл B хувилбарт байгаа 接待, D хувилбарт байгаа 对待зэрэг нь зөвхөн үүлгийн үүрэгтэй байдаг бол A-ийн 招待гэсэн үг нь үйл өгч болно, нэр өгч болдог. Харин C-д байгаа 待遇гэдэг нь зөвхөн нэр үг болдог. Өгүүлбэрээс харахад нэр үг нөхөн тодорхой байгаад тул B, D зэрэг хувилбарыг хасах хэрэгтэй. Харин A хувилбарт байгаа 招待гэсэн нэр үг нь дайдлага, цайдлага гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгвэл C, 遇待гэдэг нь цалин, тэтгэмж зэргийг заадаг. Тийм учраас уг өгүүлбэрт C хувилбар таарч байна. Ойролцоо утгатай үгнүүдээс сонголт хийхдээ эдгээр гаргыг ашиглаж болохч шалгалтын явцад яарч твснээс болоод нарийн бодож амжаагүйгээс буруу сонголт хийх алддаг. Тийм учраас жирийн үед давтлага хийж байхдаа айжуу тайван нухацтай цэжлэх хэрэгтэй. Учир нь 5 дэсийн ойролцоо утгатай үг ердөө 275 ширхэг л байдаг. Хэрэв тэдгээр ойролцоо үг бүрийн ялгаа цагийг цээжиж амжаагүй тохиолдолд зөвхөн тухайн үгэнд л зохицох холбоо үгийг тогтоогод авах хэрэгтэй. Жишээ гайшан гэдэг үгэнд цишүү гэсэн үг нийцдэггүй. Үүнийг мэдснээр сонголтноос хасна гэх мэтээр. Тэгвэл одоо эхний дасгалыг хамтдаа хийж үзье. 在高速行驶的火车上，有一位老人不小心把刚买的新鞋从窗口掉下去一只，周围的人都觉得很。没想到老人把另一只鞋也从窗口扔了出去。他的行为让周围的人感到很吃惊。这时候，老人笑着说：“剩下的那只鞋，无论多么好、多么贵、多么适合我穿，可对我来说已经没有一点用处了。我把它扔了出去，就有人可能盗一双鞋子。
说不定它还可以穿呢。Дээрх ихэд сонгогдох үгнүүд нь 浪费、伤心、可惜、痛苦。解释、理解、建议、思考、捡、选、买、换。Одоо бүгдээрээ игнээ болгонд байгаа сонгогдох үгээ ажиглая. Эхний игнэнд байгаа A, 浪费гэдэг нь үрэлгэн гэсэн утгатай тул ихийг гарч байгаа үйл явдалтай таарахгүй. Учир нь 有一位老人不小心刚买的新鞋从窗口掉下去一只. Нэгэн настан дөнгөж авсан шинэ гутлын өрөөснийг санамсаргүйгээр цонхоор унагчуу гэж байна. Энэ нь зориу дээр үйлцэн үрэлгэн үйлдэл биш. Тиймээс хасагдана. Тэгвэл D хувилбарт байгаа шаншин, D хувилбарт байгаа тунку зэрэг үг нь шаналх зовх гэсэн утгатай тул энэ тохиолдолд арай л гүнзгий сэтгэгдэл болж байна. Тиймээс мөн хасагнаа гэсэн үг. Харин C хувилбарт байгаа кэши, харамсах гэсэн үг таарч байгаа тул бид C хувилбарыг сонгоно. Хамтдаа дараагийн игнэний үгийг харцгаая. Эдгээр нь харьцангуй өөр утгатай үгтүүд сонголт хийхэд арай төхөө байна. Тухайлбал дийчээ, чиэний зэрэг үгийн араас шуа гэж дангаараа ордог учраас B, C хувилбарыг сонголтноос хасна. Харин сыкао нь ихэвчлэн сыкао шуа дэшэ гэж өгүүлбэрт хэрэглэгддэг. Гэвч энэ удаа хэлбэр нь өөр байгаа тул бид мөн D хувилбарыг хасна. Тэгэхээр тайлбарлах буюу лижэ гэсэн A хувилбарыг сонгол зөв болох нэ. Одоо сүүлийн игнэний үгнүүдийг харцгаая. Ихэд настны санамсаргүй унагсан гутлыг хэн нэгэн олох тухай гарч байгаа тул түүнд тохирох үйл үг мэдээж A хувилбар болох жиэн олж олох гэсэн утгатай таарна. Үлдсэн хувилбарыг нь орчуулбал B сонгох, C худалдаж авах, D хуань солих гэсэн утгатай. Одоо харин ихээ нөхөгдсөн хэлбэрээр нь уншаад дараа нь хамтдаа орчуулцгаая. 在高速行驶的火车上，有一位老人不小心把刚买的新鞋从窗口掉下去一只。周围的人都觉得很可惜，没想到老人把另一只鞋也从窗口扔了出去。他的行为让周围的人感到很吃惊。这时候，老人笑着解释说：“剩下的那只鞋，无论多么好，多么贵，多么适合我穿，可对我来说已经没有一点用处了。我把它扔了出去，就有人可能捡到一双鞋子，说不定它还可以穿呢。” Ихээ орчуулцгаая. Хурдтай галт тэргэн сууж авсан нэгэн настан дөнгөж авсан шинэ гутлын өрөөснийг санамсаргүйгээр цонхоор унагчав. Эргэн тойронд нь байсан хүмүүс бүгд их харамсцгаав. Настан нөгөө өрөөсөн гутлаа цонхоор чулуудчихна гэж хэн ч бодсонгүй. Түүний энэ үйлдэл эргэн тойронд байгаа хүмүүст хачирхалтай санагдаж байна. Энэ үед настан инээгээд тайлбарлан хэлсэн нь үлдсэн өрөөсөн гутал хичнээн сайн, хичнээн үнэтэй, надад хичнээн сайхан зохиж байлаач миний хувьд аль хэдийн хэрэгцээгүй болсон. Би түүнийг хайснаар хосоор нь олсон хэн нэгэн өмсөж болох шүү дээ гэж гин. Нэрээ өрөөсөн гутал настанд ямар хэрэгтэй гэж. Тэгэхээр иймэрхүү дасгал хийхдээ хамгийн гол нь үгийн хэрэглээ ба утгыг сайтар эзэмшсэн байх шаардлагатайг анхаарна. Харин одоо та бүхэн HSK 5 дэсийн шалгалтанд ирдэг ийм төрлийн нэгэн дасгалыг бий дааж хийж үзээрэй. 孔子是中国古代很有学问的人。有一次路上遇到两个小孩在争论，就走上前去问他们原因。一个小孩说：“太阳刚出来时离我们比较近，而到了中午，太阳就离我们远了。但是他觉得不对。”孔子很有兴趣地问道：“你们能说说自己的吗？”那个小孩说：“太阳刚出来的时候很大，到了中午它就变小了。这说明太阳刚出来时离我们很近，中午离我们很远。”
另一个小孩说：“太阳刚出来时不热，到了中午就很热了。这说明太阳刚出来时离我们很远，中午离我们近。”孔子听了他们的话，一时也不知道该怎么回答。两个小孩笑着说：“ сонгогдох үгнүүд нь 了解、讨论、认为、认识、态度、理由、机会、思想、天气、气候、温度、气温。你说的对吗？太阳离我们有多远？为什么你这么聪明呢？谁说你的知识很丰富呢？хариултаа тулгаарай. Хариулт нь C 2-ын B A D байх нэ. Харин одоо хятад хэлний хэлцүүгийн тэмцээний хэсгээс хамтдаа үзэж үгийн сангаа баяжуулцгаая. 开始。我们之前不认识，但是我们只有之前哦，sorry，过，我们断交了，然后我们从此就一刀两断，好像就是不认识的那素种，昧平生，在道上走的就好像不认识形。同陌路，我们擦肩而过，这叫什么失之交臂， ？OK， 最近的距离和最远的距离，咫尺天涯，我们这辈子从没有见过，素未谋面，素昧平生，就好像什么的样子，就好像丢了东西。怅然若失，茫然若失，这辈子里边儿就上苍安排的，天作之合，我放弃了我的生命理天理。命中注定。 Бичлэгт гарсан хэл зүгнүүдийн монгол орчуулгыг харцгаая. Шин тунгмолу утга нь танихгүйтэй адил болох гэсэн утгатай байх нь. Шижжалби монгол хэлний амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэсэн үгтэй харилцаа. Жичрэтяня хаяандаж харилцаж чадахгүй буюу ойрхон байж уулзалтаж чадахгүй гэсэн утгыг агуулдаг байна. Сумэй пиншан огт таньж мэдэхгүй гэсэн утгатай байх нь. Чанран рууши урам хугарч сэтгэл гонсоох гэсэн утгатай байна. Минжун жуудин болдог юм болдгороо л болно гэсэн утгыг агуулдаг байх нэ. Одоо бүгдээрээ пам багштайгаа уулзъя. Хамтдаа түүний бэлтгэсэн хятадын их сэтгэгчдийн тухай мэдээллийг сонирхцгаая. 大家好，又到了我们学习汉语的时间了。今天要和大家分享的是中国的传统思想文化。中国是一个有5000多年历史文明的国家，在这么长的历史河流中，中国人积累了很多思想文化。这些思想影响着中国人的性格和中国人生活做事的方法。说到中国最有名的思想家，那就是孔子了。孔子也叫孔丘，他是世界10大文化名人之一，也是中国儒家文化的代表。仁是孔子最主要的文化理念，它包含了谦虚、仁爱、善良、爱心的含义。对于一个国家，孔子认为，我们不仅要有法律的规范，而且要实行仁政，用人与人之间的道德规范来治理国家，包括人们之间的互相帮助，也包括对老人的关心照顾。
对于一个人来说，孔子教育后人：己所不欲，勿施于人。这句话的意思是，如果是连自己都不想做的事，就不要强加给别人，让别人去做。孔子是一个有志向的人，他鼓励人们要在工作生活中不断努力，不断进步，以实现自己的理想。和孔子不一样，老子代表的道家思想是中国人的另一个思想来源。老子也叫老聃，他也认为人们应该仁慈、简朴、谦让，但是他更希望过上一种吃得香甜、穿得舒适、住得安逸的和谐自然的生活。以柔克刚是老子的重要思想。人们都觉得，如果牙齿和舌头比，牙齿比较坚固，我们可以用牙齿咬开很多东西。可是老子觉得舌头更坚固，因为当我们老了的时候，牙齿可能会掉光，舌头却还像以前那样柔软。在老子看来，很多事情都不是一定的。看起来很笨的人，不一定就不聪明；很会说话的人，也不一定做大事。所以老子有句名言，叫“大直若屈，大巧若拙，大辩若讷”。最正直的人看上去很随和，最聪明的人看上去有点笨拙，最会说话的人看起来嘴巴有些笨。说的就是这个意思。下面我们来看一个孔子向老子学习礼仪的视频，一起来思考一下孔子和老子思想的不同。先生，谢谢您治好了兰花。兰花本来就没病，让它保持天然状态就好，这叫无为。这株兰花跟随孔丘多年，与他朝夕相处，获益不少。你喜欢兰花，志向高雅。孔丘希望用真诚的态度去改变世界。啊，这是一件很艰难的事。不少人这么说。孔丘，你要努力。但我一定会坚持下去。我会尽我所能帮你学习各种礼仪和典籍。谢谢。请问老聃先生，您的志向是什么呢？我谈不上什么志向。要说治国，我的理想是小国寡民，人们吃得香甜，穿得舒服，住得安逸，就算有武器，也没有使用的机会。先生说的是一种很高的理想啊，怎么才能够去实现呢？我不知道怎么实现，不过与世无争，天下便没有人能和你竞争。无争，仁慈、简朴、谦让，这才是真正的勇气。谢谢先生指点。共勉，共勉。看了视频，大家一定对孔子和老子的思想有了一些了解，也希望这些思想可以帮助大家想明白一些生活上的问题。好，今天我们就到这儿，再见。 Ингээд манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр 5 тисийн уншлагын сонгоод нөхөх дасгалын хам бүтэц болон ойролцоо үг зэрэгээс хэрхэн зөв сонголт хийх талаар сурлаа. Дараагийн хичээлээр мөн энэ дасгалын өгүүлбэр нөхөх аргаас суралцнаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. За,